За хариултууд ирэхэд нь авчлаа би саналаа хэлчихье. Онцгой албан дотрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг бас дэмжиж байгаа. Евразийн хэлцээртэй холбогдлолтой асуудал дээр бас тодорхой бусад улсуудын зүгээс бас одоо ямар нэгэн бас одоо хэлцээртэй холбогдлолтой санал юмнууд бас одоо гарах уу гэдэг ийм асуултыг бас асууя гэж бодож илаа. За бас их хурлын дарга бас одоо удирдлагуудад бас хандаж хэлэхэд тамхины хуулийн бас одоо ажил дээр нэлээд анхаарал хандуулаад явахыг бол бас дэмжиж байна. Зарим болоод бас нэг 10 бүтэн жил бас болж ээж батлагдж байгаа асуудал дээр бас нэлээд анхаарлаа хандуулаад явчих нь зөвөө гэсэн ийм одоо бас байр суурийг илэрхийлж байна. Тэгээ энийг бас нэлээд анхааралтай аваад хаврын чуулгандаа багтаах талаас нь бас харж уул яасан бэ. Ер нь тамхины тухай хууль за хамгийн олон гишүүд бас өргөн барьсан цөөхөн хэдэн хуулийн бас нэг байгаа. Тийм учраас бол гишүүн болгон өөрсдөө яг нийгмийн явж байгаа энэ процесс дээр төгөлтүүдээ хийгээд за энэ хууль бас батлагтаасаа гэсэн ийм байр суурьтай бол байгаамаа. Тэр энийг нэг хаглаад хаврын чуулгандаа багтаад бол хийх нь бол зөв байна гэсэн байр суурийг бас би нэмж илэрхийлье. Энэ 70 гаруй гишүүд сунаад бас ажиллахад бол нэг тийм буруугүй бас байгаа болов уу гэж бодож байна. Тэгээ шаардлагатай бол одоо 7 хоногоор их хурлынхаа чуулганыг бас сунаад үлдэж байгаа энэ асуудлуудаа бас хэлцгэж бас буруугүй юм байхгүй. Тэгэхээр энэ дээрээ бас та бүхэн манаас дахиж ярилцах нь зөвөө гэсэн ийм байр суурьтай бас байна. За онцгой албан доктортой холбогдлоо асуудал дээр яг гишүүд маань бол сая асуучлаа. Яг цаашдаа импортын болон дотоодын үйлдвэрлэлийн хооронд бас одоо жоохон ялгамжтай байх, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих гэдэг энэ агуулга дээр бас анхаарал хандуулах зохицуултуудыг бас дотроо ерхий газар сангийн амныхан маань бас одоо тэр одоо байр сууриас бас хандах нь зөвөө гэсэн байр суурьтай бас байгаа. Олон улсынхаа одоо хэлцээрийн дагуу бол үндсэндээ одоо жигд байхаар бол орж ирж байгаа юм байна. За Евразийн хэлцээрийн 7 сарын 20-оос хэрэгжиж эхлэх баг. Тэгэхээр бусад улсууд бас одоо 20 ийм бас арга хэмжээнүүдэд авах нөхцөл бас бүрдэхгүй дээ. Энэ чиглэлээр бас одоо бусад улсуудын санаа бодлыг бас тусгаж байгаа ч гэдэг юм уу. Бас энэ ямар нэгэн сөрөг арга хэмжээ бас авахгүй гэсэн ийм одоо бас эмзэглэл байна. Тэм учраас одоо энэ чиглэлээр бас уулзалт юмнууд бас хийсэн бол тэр талаараа бас тодруулж хэлж өгнө үү гэдгийг бас захиж тодруулъя. За хэн хариулах вэ? Асуулт үгэлж үү? За үгэллээ. Цагаан хүүгийн мөнгө хөтгөх шүү. Асуултаа асууя.